цаг видео үзүүлж байна. Таны англи хэлийг гайхалтайгаар сайжруулах шилдэг 17 кино, гэрээсээ гарч өөр улс орн руу явалгүйгээр цэнхэр дэлгэцээрээ дамжуулан англи хэлийг яг л орчинд нь байгаа мэт сурч болдог. Тиймээс та хөгжилтэй хэрний үр дүнтэйгээр хэл сурахыг хүсэж байвал дуртай киногоо орчуулалгүйгээр үзэхэд хангалттай. Ингээд англи хэлийг шандан сурч байгаа хүмүүст зориулж энэхүү маш сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Кристофер Робин. Энэ кинонд насанд хүрсэн Кристофер Робин болон түүний бага насны хамгийн сайн найзуудын талаар өгүүлдэг. Түүнчлэн Винни Пух багва болон эзнийх нь амьдралын бодит түүхийг ойлгоход их амархан байдаг бөгөөд тэд маш энгийн хэллэгүүдээр хоорондоо ярилцдаг юм. Үүнийг гэр бүлийн ямар ч гишүүд үзэхэд тохиромжтой. Хааны үг. Английн дараагийн хаан болохоор бэлтгэгдэж буй гүнжийн ноён 6 дугаар Жорж хэрхэн өөртөөгөө тэмцэж байгааг та энэ киноноос үзээрэй. Тэрээр төрөлхийн хэл яриамаатай ээрж гацдаг бөгөөд түүнийгээ засаж улс орноо удирдахын тулд зөв тод ярихад суралцдаг юм. Магадгүй энэ нь таны англи хэлний дуудлагад сайнаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна. Bohemian Rhapsody. Английн домогт Queen хамтлагийн амжилт үнэлт болон гоцлол дуучин Freddie Mercury-гийн амьдралыг хүүрнэн өгүүлсэн энэ кино бүтээл нь сонирхогч хүн бүрийн сэтгэлийг эзэмдсэн гэхэд хэлсдэггүй билээ. Мөн хүн бүрд ойлгогдохоор яриа мартагдшгүй дуунууд зэрэг нь уг киног дахин давтагдшгүй байлгаж чадсан юм. Тиймээс хэрвээ та хөгжмийн ертөнцийн амьд домгуудын түүхийг сонирхож англи хэлээ сайжруулмаар байвал Bohemian Rhapsody-г үзээрэй. Хөхөөний үүрэн дээгүүр ниссэн нь 1975 онд гарсан уг классик кино таныг Америк англи хэлтэй болгоход ч туслах болно. Тэр дундаа та үүнээс шог яжилсан зөвүүн яриагч сурах боломжтой. Учир нь гол дүрийн баатар маань сэтгцийн эмнэлгийн хүчтэн байсан учраас цаг мөч тутам тиймэрхүү элдэв яриаг өрнүүлдэг юм. Bridget Jones-ийн өдрийн тэмдэглэл. Энэхүү Английн романтик инедмийн кинонд маш олон эмэгтэйчүүд дуртай байдаг. Тиймээс та мөн ч адил үүнийг үзэж хөгжилтэй яриа жинхэнэ англи аялгыг ойлгож сурах хэрэгтэй юм. Хэдийгээр гол дүрийн жүжигчин Renée Zellweger Америк хүн боловч тус кинонд тоглохын тулд англи аялгаар гаргууд ирж сурсан гэдэг. Forrest Gump. Хүн бүрийн хамгийн сайн мэддэг тус киног та дахин нэг удаа англи хэл дээрх хөлбраар нь үзээрэй. Огт өөр сэтгэгдэл төрөх болно шүү. Түүнчлэн гол дүрийн залуугийн маш ойлгомжтой, энгийн үг хэллэг, эерэг яриаг өдгөө дэлхийд даяар бараг цээжээр мэддэг болснод нууц биш юм. Цаг нь боллоо. Бусад хайрын тухай киноноос огт өөр зохиолтой цаг нь боллоо. Мелодрам нь хайрыг яг л цаг хугацаа шиг алдаж болохгүй тийм нандин зүйл гэдгийг хүмүүст ойлгуулж өгдөг. Та энэ киног үзснээр жүжигчдийн тод яриа, хайр дурлалын талаарх болон бушин шогийн хэллэгүүдээс нь Британи аялгыг төгс сурах болно. Эд залбар хайрал. Ад жаргалын нэрэлт гарсан эмэгтэй талаар өгүүлдэг энэ киноноос та жүжигчин Julia Roberts-ийн цэвэр Америк аялгыг сонсохоос гадна өөр улс орон олон хэл соёлтой танилцах болно. Учир нь гол дүрийн бүсгүй ад жаргалаа олохын тулд дэлхийгээр аялдаг юм. Сүүлчийн шөнө. Маш үнэнч сэтгэлтэй гол дүрийн бүсгүйн ганцхан шөнийн эгэлгүй явдлын тухай өгүүлэх тус киног та үзснээр англи хэлний олон аялгыг сурахаас гадна хосоодын харилцааны талаарх гүн гүнзгий яриаг ойлгох болно шүү. Harry Potter цувралын бүх анги. Англи хэл сурч байгаа хүмүүс ном уншихтай ихэвчлэн Harry Potter-ийн цуврал зохиолыг сонгож авдаг. Тиймээс хэрвээ та англи хэлний анхлан суралцагч бол Harry Potter-ийн бүх ангийг үзхийг зөвлөж байна. Гэхдээ энэ удаа үйл явдал биш үг хэллэг дээр нь анхаарлаа төлхөө хандуулаарай. Жинхэнэ хайр. Энэ бол хайр дурлал хосын харилцааны талаар өгүүлэх хамгийн шилдэг инедмийн мелодрам кино юм. Та үнээс маш олон дөрүүдийн бүтэлтэй, бүтэлгүй хайр дурлал болон төгсгөлгүй үргэлжлэх яриаг үзээрэй. Элизабет. Английн Тюдор удмын сүүлийн хатан хаан 1-р Элизабетийн амьдралын мөч бүрийг та энэ киноноос харах боломжтой. Элизабетийн засаглалын үед Англи улс хөгжлийнхөө алтан үед явж байсан бөгөөд чухам тэр цагт Английн уран зохиол үүсч хүрсэн байдаг. Мөн австрал жүжигчин Кейт Бланшеттийн хатан хааны дүрд маш чадварлаг тоглож өөрийгөө ямар ч аялгаар гаргууд ирж чаддгаа батлан харуулсан юм. Нуурын нэрэг дээрх байшин.
Бие биедээ дурласан хоёр хосын тухай гардаг энэхүү кинонд залуу нь 2004 онд амьдардаг бол эмэгтэй нь 2006 онд гацсан байдаг. Тус кинонд сонирхолгүй удаан сумжирлсан яриа гардаггүй бөгөөд гол бааtruуд маань загтал бичгээр бие биетэйгээ харилцдаг юм. Магадгүй энэ киног үзснээр таны бичгийн хэл сайжирч мэдэх юм. 8-члал. Хүн амьдралдаа ганцхан том алдаа гаргахад л түүнийхээ хариуцлага, хор уршигыг насаараа үрдгийг та энэ киноны зохиолоос ойлгох болно. Түүнчлэн Английн алдартай жүжигчдийн цэвэр дуудлага таныг бишрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хатан хаан. Энэ кинонд Хатан хаан 2 дугаар Элизабетийн засаглал болон хувийн амьдрал, Их Британий хямрал, Диана гүнжийн хүлгээд бүхэл зүйлийг харуулахыг зорддог. Мөн Хатан хааны цэвэр англи дуудлага, академик англи хэлний яриа гол дүрийн алдартай жүжигчид олон хүний сэтгэлийг татаж чаддаг юм. Тарвахтай өдөр. Цаг хугацаанд гацаж өдөр бүр ижилхэн 2 дугаар сарын 2-нд амьдрах болсон цаг агаар судлаач Phil Connors-ийн түүхийг тав киноноос үзээрэй. Энэхүү дэлгэцийн бүтээлийн амархан ойлгогддог үг хэллэг, Америк маягийн хошин яриа танд таалагдах нь гарцаагүй билээ. Зуны 500 өдөр. Огт өөр хоёр хүн хэрхэн бие биедээ дурлаж харилцаагаа төгсгөж буй талаар энэхүү кинонд өгүүлдэг. Мөн тус кинонд хэцүү ойлгомжгүй хэллэг огт байхгүй ба харин ч эсэргээрээ англи шог яриа сонсоход таатай дуу хөгжмөд гардаг байна.